Гэмтэл цог судлалын үндэсний төвийн төлөнхийн тасаг түрээслэж байсан мөнгөн гүр эмнэлгийн барилгаасаа гарч гэмтлийн байранд ирэх гэж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Харин бид энэ удаад тус тасгийг яг хаана байрлуулах, өнгөрсөн хугацаанд хэдий хэр мөнгөөр байр түрээслэж үйл ажиллагаагаа явуулж байсан талаар гэмтэл цог судлалын үндэсний төвийн дарга Мэнд сайхантай уулзч ярилцлаа. За тэгэхээр төлөнхийн тасгийг гэмтэл цог судлалын үндэсний төв дээр одоо буцааж машин үлгэж авчирхаар болсон тийм ээ. Тэгэхээр одоо яг энэ яг хаана байрлуулахаар бас шийдвэр гаргасан байна. Одоо тэр байрлуулах газруудаа одоо ямар газруудаа одоо хаашин шилжүүлэхээр зохион байгуулалт хийж байгаа. За тэгвэл ер нь бол төлөнгийн төвийн асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслэр ажиллаж байхад зөвч мэдээлэл гарч байна, бурууч мэдээлэл гарч байна. Тийм учраас бас энэ дээр нэг мөр ойлгочтой хүмүүст ойлгож өгөх зүйл гэж бодож байна л да. Төлөнгийн төвөөс 8 сарын 5-нд 10 сарын 1-нд байраа суулж өгөө. Бид нэр одоо цаашдаа үйл ажиллагаагаа өргөдөгнө. Мөнгөн гүр эмнэлэг бол ийм мэдэгдэх хуудас хэрэгсэнд байж зургийн авбал. За энэ дотор бол ямар нэгэн төрөөсмөөс яригдаагүй. Энэ тасаг маань бол төвч нэртэй байсан. Одоо бол тасгалдаа 80 ортой тасаг, том тасаг. Хөвөл болохоор хөлдөлт нэмэгдэнэ. Бараг 100-д оруулна. Тэгээ бид нэр энэ дотроо оруулж ирвэл хамгийн гол нь тэнд байгаа улсуудтай хяналт тавих нь бол олон талын хяналттай болж байгаа. Тийм байдлаар одоо 80 орон бид нэр өөртөө багтааж авъя. Уг энэ барилга анх 70 хэдэн онд Орос барихтаа одоо оруулах гэж байгаа тэр 1-р давхурт бас нэг 80-аас 100 орж байсан ортойгоо тэр хяналтсаг хамгийн хүндсэг байсан. Энэ байрлал дээр бол анх Оросуудын зураг төссөн төлөвлөлт зориулсан юм. Тэгээ нэг олсон ихсэлийн бол бусад ослууд нь ихсэж явахдаа тэр аргагүй хэнд байсан нэг байранд тавилдэл энэ чинь байрны нууж оруулан хэл явсан юм. Төлөвлөлт зориулсан яг байрын одоо засаад дуусгах гэж байна. Тэгээд 10 сарын 1-ээс өмнө бол амжиж оруулна. Өчтөн талдаа илүү ашигтайгаар шийдэгдэнэ гэсэн үг. Тэр нь илүү вариант. Нөгөө талаас улсын төсвөөс саяхан 100 жилд 3-400 сая төгрөг гарахын нүүд хаалгуулаа гэж байгаа. Төлөнхийн тасаг анх 2012 оноос эхлэн мөнгөн гүр эмнэлгийн байрыг сарын 30 гаруй сая төгрөгөөр түрээслэж эхэлсэн байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийтдээ тэрбум гаруй төгрөгийг зөвхөн түрээсийн төлбөрт өгчээ. Жилдээ тэр түрээсийн мөнгөд 350 сая болж байгаа. Оросоор зардал нэмэгдэхээр бол үндсэндээ дээр 500 сая болно. Хоолын зоон, эмнэлгийн эмчийн зоон, юугийн зоон, эмийн зоон шаардлагатай бол ийшээ цус мөсөнд явмаар нь баян тэр үйлчлэл шоуын тэнд үзүүлэх барих болсон. Тэр эмнэлэг дээр нарийн мэрэгжлийн эмчнэрийг босод эмнэлгүүдээс дуудах барих, цус мөс авчрах барих гэдэг ингээл бөөл ажил. Зүгээр яг ойрын үед харж байхад бол энэ мэдээллийн хэрэгслүүдээр бас зөвч гэсэн олон асуудал хөндөж байна. Энэний барилга нь яагаад саатцсан юм? Яагаад царцаагдсан? Яагаад барьдгүй энэ үл зүйлсний асуудал. Энэ бол нийгэм олон нийтийн зүгээр тавих ёстой асуудал. Энэ Монгол магадгүй Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоон дотор хамгийн эмзэг байгаас гэдэг юм.